удаа энэ олон улсын хэмжээнд хэрэглэгддэг арга зүйг ашиглаад шудраг шүүхэршүүлэх эрхийн байдал шүүхийг байгууллагын хувьд институцийн хувьд хэр одоо шүүгчийн хараад бус байдлыг хангасан байдалтай байна вэ гэдгийг одоо үнэлсэн байгаа. Тэгээ энэ үнэлсэн энэ төсөл маань хэдийгээр туршилтын журмаар явагдсан ч гэсэн маш их үр нөлөөгөө өгсөн гэж бид нар харж байгаа. Яа тэгэхээр одоо энэ 2010 онд батлагдсан шүүхийн эрх мэдлийн салбар чимтгэлийг гүнзгийрэх хөтөлбөр улмаар шүүхийн тухай багц хуульд одоо энэ ялангуяа шүүх хуралдааны нээлттэй байдлын талаар шүүхийн хараад бус байдлыг бэхжүүлэх талаар бол томоохон одоо үзэл санаанууд орсон нь энэ ажилтнаас гарсан үр дүнтэй бас шууд холбоотой гэж бид нар үздэг. Хэрэг утгаараа ч гэсэн энэ үзэл санаанууд одоо өнөөдрийн шинтгэлийн баримт бичиг батлагдсанаас хойш хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдөр ямар байдалтай байна вэ гэдгийг харьцуулж үнэлэхэд одоогийн энэ удаад хэрэгжиж байгаа шүүхийн ажиглалт төслийн хадгалагчид бүгд нь оршиж байгаа. Бид нар бол энэ шүүхийн ажиглалт төсөлтөд өмнөх одоо анхны удаа хэрэгжүүлсэн төсөлд хамрагдчихсэн Дорнод олон Хөвсгөл аймаг тэгээд дээр нь одоо Төв аймгийг гэсэн 3 орон нутгаас бол 3 аймгийг сонгож аваад нийслэл хотын хувьд бол эрүүгийн анхан шатны 1-р шүүхийг одоо сонгож аваад үзэдээ 4 шүүхтэр ажиглалт явуулж байгаа. Энэ 4 шүүгээр бол бид нар нийт Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа. Одоо сум дундын гэхэд 29 шүүх байна тий. Тэгээд эрүүгийн анхан шатны гэх юм бол 4 шүүх, нийслэлд бол ингээд 4 шүүх байгаа учраас энэ шүүхүүдэд бол илүү одоо нийтлэг төрхийг нь бол бас олж харж чадах юм болов уу гэж бодож байгаа. Тэгээ энэгээрээ бас энэ бусад бүх шүүхтийг төлөөлүүлж одоо харж байгаа гэж үзэж болно. Тэгэхээр эндээс гарсан үр дүн тэр түүний дагуу өгсөн зөвлөмжүүд маань одоо бусад бүх шүүхтээс хамаартай гэж үзэж болно. Тэгэхээр энэ дээр одоо шүүхийн нээлттэй байдлыг хангаж ажиллаж байгаа тал дээр бол шүүхүүд ямар одоо практиктай байна, ямар үйл ажиллагаа явуулж байна, ямар дүрм журм үйлчилж байна тий. Хуулийг яаж ойлгож хэрэгжилж байна гэдгийг бол одоо үнэлж байгаа. Тэгээд энэнийхээ дагуу бол бас ямар нэгэн байдлаар буруу зөрүү байгаа бол ямар нэгэн байдлаар доголдол гарч байгаа бол түүнийг хэрхэн зас залруулах талаар зөвлөмж гарна. Нөгөөтэйгөр бас сайшаалтай илүү одоо үр өгөөжтэй практик хэрэгжүүлж байгаа газар байгаа бол түүнийг нь бусдад нь таниулахад одоо манай энэ нэгдсэн энэ тайлангийн маань үр нөлөө бас орших юм болов уу гэж бодож байна.